Сайн хүмүүсээ тэгээд яаж YouTube дээр ингээ бичлэгээ тавиад байгаа юм гэх юм бол би нэг өөрөө л бичлэг хийж байгаа мамаг л биш захын махан дээр бол тэгээд яаж YouTube хийхин талаар асуугаад өгөөч гэж хэлээгүй би нэг өөрөө хийж subscribe авах юм бол за байж байгаарай хүмүүсээ. Тэгээд яаж YouTube дээр бичлэгээ тавьдаг юм бэ гэх юм бол за эхлээд та нар энэ Mobizi гэдэг аппликейшнийг суулгаарай. Энэ бол гоё. За тэгээд орох юм бол ингээд ороод ингээд ийм маус шиг юм гарч ирж байгааз. Одоо энэ дээр нь дараа бичлэг энтрээ. За энэ голын бөөрхөдөр бол дараад өөрийгөө харуулдаг. Тэгээд та мэдчихэж байгаа. За тэгээд энэ секунд явж байгаа энэ дээр дарах юм бол хамаг дээдэл дээр дарах юм бол бичлэгчээ явж эхлэнэ. За тэгээд тэгэхээр та ингээд бичлэгээ ингээд хийштэй. Ингээд хийчээд яаж YouTube дээр тавих вэ гэдгийг мэддэг юм хэлээ тэр хүмүүс. За энийг одоо тавина. За энийг за одоо эхлээд хэдүүлээ YouTube руу оруулна. YouTube руу оруулна. Видео харах гэнэ юу юм? Юу видео? За эхлээд да нэг голдоо энэ нэг ийм нэмэх тэмдэг шиг юм байгаа юм руу оруулна. За ингээд оруулна. За таны ингээ бичлэгнүүд ингээ байж байгаа. За одоо та энэ нэг авчлаа. За энэ оруулах тэгээд ийм юутай байгаад энэ юм гэж тийм аа. За одоо YouTube руу яах гээд. Одоо YouTube руу оруулна. За ингээд таны бичсэн бичлэгийг энэ дээр гараад ирсэн байгаа. Одоо энэ дээр нь дараад за тэгээд Тэмдэг таны үзэгчтэй өнөөдөр хэдүүлээ хэрхэн YouTube дээр бичлэгээ тавихыг зааж өгнө. За тэгэхээр та нар юм дараах гэдэг дээр дараад тэгээ одоо бол штэ ингээ 2 минутын бичлэг таныг сошиал дээр бичлэгээ тавиулна. Одоо тэгэхээр урт бичлэг хийж ингээд ингээ 2 бичлэг биш 2 минутын бичлэг ингээд юу яа штэ бичлэг хийжтэй. Тэгвэл та нар энийг сошиал дээр тавина. Сошиал дээр байршуулна гэсэн үг. За тэгээд урт бичлэг хийх юм бол ингээд зүгээр байршуулна. Тэгээд та бүхэн энэ дээр нэрээ бичнэ. Биш нэр гинэ. Нэрийг за өөрийн сошиалыг нэрийг нэмэрэл гэж энэ дээр одоо юу болсон тухайгаа бичнэ. За зүгээр би шагаач ажиллаа. За одоо энэ сошиалд байршуулах гэдэг дээр дарна. Энэ миний утас ингээд амар юу яадаг вэ? За ингээд энэ дээр дарна. Тэгээ байршуулна. Одоо энэ нэрэн дээр чи сунган дээр чи ийм гарч татж байгаа юм шиг. За одоо та энэ сошиал руугаа орлоо. Тэгэл ингээл татж байгаа заа юу. Одоо та буруу бичсэн стримээ устгах гэж болно. Гэхдээ та яг өөрийнхөө мэдрэлээр устгах л да. Тэгээд тэгээ бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд өнөөдөр бичлэг энээр дурлаа. За ингээд